Эрхэм сонсогчдоо та бүхэнд өдрийн мэнд хүргэе. Бүтээмж цуврал подкастын маань ээлж дугаар танд хүрч байна. Тэгэхээр өчигдөр 6 дугаар сарын 22 байлаа. Өдөр шөнө тэнцэх өдөр байлаа. Өөрөөр хэлбэл нар одоо дэлхийд тосгол нь яг нэг зэгт тэгээд 24 цагийн 12 нь өдөр 12 нь шөнө тийм ээ өдөр шөнө тэнцэх. Тэгэхээр энэ өдөр шөнө тэнцэх өдөр өөрөө хүмүүст их олон зүйлийг олон өөрчлөлтийг авчирдаг гэж үздэг. Одоо яг өдөр шөнө тэнцэх өдрийн маргаашнаас хүйтэн рүү ордог. Өөрчлөгддөг. Хүний сэтгэл, байгаль дэлхий одоо цагийн хуваарлт хүртэл өөрчлөгддөг. Тэгэхээр өнөөдөр бид нар өөрчлөлтийн менежмент гэсэн сэдвээр ярилцах гэж байна. Тэгэхээр өөрчлөлт гэдэг бол тасралтгүй одоо хөдөлгөөний нэг хэлбэр гэж ойлгож байна. Тэгээд өнөөдөр өөрчлөлтийн менежментийн сэдвээр Монголын бүтээмжийн төвийн дэд захирал Батбилэг та бүхэнтэй ярилцахаар хүрэлцэн ирсэн байна. За өдрийн мэнд хүргэе. Сайн байна. Өдрийн мэнд хүргэе. За тэгэхээр өөрчлөлтийг өөрөөсөө гэдэг одоо мундаг өрөө яваад байдаг тийм ээ. Одоо хүн болгон мэдэндээ ээж аауд хүртэл хоёрхан настай жоохон хүүхэдтэй чи ингэж болохгүй өөрчлөгдөх ёстой гэж зогсож байгааг одоо би нүдэрийн харсан юм да. Тэгэхээр тэр 2 настай хүүхэд яагаад өөрчлөгдөх ёстойгоо яаж мэдэх вэ? Тэгвэл албан байгууллага яагаад өөрчлөгдөх ёстойгоо яаж мэдэх вэ? Тэгэхээр өөрчлөлтийг өөрөөсөө эхэлгээд өөрчлөлтийг яг юунаас эхлэх ёстой вэ? За тэгэхээр ер нь бол өөрчлөлт гэдэг бол зайлшгүй. Энэ дэлхий дээр бүх юм төрөний хэлсэнчлэн таны хэлсэнчлэн байнга өөрчлөгдөж байдаг. Статик яг нэг хэвээрээ байдаг юм гэж бол хизээч байхгүй. Өөрчлөгдөхдөө сайн тал руу өөрчлөгдөнө. Эсвэл муу тал руу өөрчлөгдөнө. Тэгэхээр байгууллагын өөрчлөлт гэдэг бол бид нар сайн тэр тал руу одоо хувьсаж өөрчлөгдөхийг хэлж байгаа. За тэр эцэг эхчүүд гэсэн хүүхдээ өөрчлөгдөө гэдэг тийм ээ. Ингэж хийж болохгүй чи ингээ. Тэгэхээр би чи сайн бай, илүү сайн одоо төвшөнд очоо суралцаа гэдгийг хүүхдэд одоо хилээд байна л гэсэн үг. Тэгэхээр өнөөдрийн бидний бүтээмжийг дэвшлүүлэх энэ арга хэрэгсэл өөрчлөлтийн менежмент гэдэг маань байгууллагаа яаж илүү сайн гүйцэтгэлтэй болгож өөрчлөх вэ гэдэг энэ талаар юм байна. За тэгвэл өөрчлөлт бас яг үннийг хэлэхэд хэцүү шттэ. Хүн тийм ээ. За 40 хүрсэн хүнийг өөрчлөнө гэж байдгуумаа гэж ярьдаг тийм үү. Тэгтэл өөрчлөгддөг хүн тийм ээ. Тэгтээ тэр их хялбар биш. Тэгэхээр тэр бодвол их үе шаттай байх тийм ээ. Шууд ингээл эрмэж дохихын завсар өөрчлөгдөнө гэж байхгүй шүү дээ. Тийм учраас одоо энэ өөрчлөлтийн үе шатууд одоо ямар хэлбэртэй байх вэ? За тэгэхээр түрүү хэллээ тийм ээ. Өөрчлөлт гэдэг бол тийм хялбар ажил биш ээ. Хүнийг өөрчилгээл тухайн хүн өөрчлөгдөж тийм юм байхгүй. Тийм ээ. Байгуулагч гэсэн адилхан. Бидний энэ нөгөө нэг хийж твсэн энэ арга барил бидний энэ дасан нөхцөл байдал гэдэг маань өөртөө ийм нөгөө тав тухтай байдлыг бий болгочдөг. Тэгээд тэндээсээ өөрчлөгдөж өөр одоо хандлага, өөр арга барилд очно гэдэг маань өөрт нөгөө нэг тав тухтай байдлыг маань эвдэж байдаг. Тийм учраас энэ маань маш хэцүү. Тэгэхээр байгууллагыг одоо өөрчлөн гэдэг маань бид нар менежментийн нэг арга хэрэгсэл буюу одоо тэр өөрчлөлтийг бид нар удирдах тийм ээ тэр өөрчлөлтийг одоо зохих төвшөнд хүргэх тэр одоо системийн үйл ажиллагааг бий болгоно гэсэн үг байна. Тэгэхээр түрүү хэллээ байгууллагыг одоо өөрчлөлт одоо янз байна гэж тийм ээ. Тэгэхээр байгууллагын өөрчлөлтийг бид нар дотоод өөрчлөлт буюу систем доторх өөрчлөлтүүд буюу жижиг өөрчлөлтүүд байж болно. За байгууллагыг эрс өөрчлөх одоо чиглэлийг тийм ээ үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөх, ажил үндсэн процессоо өөрчлөх гэх мэтлэнгийн эрс өөрчлөлтийг авчрах тийм одоо 2 дахь шатны буюу ийм одоо өсрөнгөө хөгжлийг авчрах ийм өөрчлөлтүүд байж болно. За тэгэхээр мэдээж хэрэг дотоод буюу тэр жижиг өөрчлөлт бол харьцангуй хэлбэр байх л да. За тэгвэл тэр өсрөнгөө тийм үү тэр 2 дахь шатны өөрчлөлт гэдэг нь өөрөө одоо бүтээмжтэй яг юугаараа уялдах вэ? За тэгэхээр бид нар өөрчлөлтийг бол 2 янзаар хэлж байна тийм ээ. Нэг нь аажим өөрчлөлт буюу тасралтгүй жижиг сайжруулалтаа хэлнэ. Тэгэхээр энэ маань болохоор систем дотор одоо сайжруулалтыг авчирж байгаа энэ одоо удирдах болохгүй ийм үйл ажиллагаанууд. За нөгөөх нь бол инновац буюу технологи шинжилэл эрс өөрчлөлтийг авчирж байгаа тэр өсрөнгөө өөрчлөлтийг авчирж байгаа энэ үйл ажиллагаанууд. За энээр бол бид нар хэмжээний хөрөнгө оруулалт, хэмжээний хүчин чармаалт, хэмжээний тийм одоо нөөцийг шаардах ийм одоо эрс өөрчлөлтүүдийг авчирж байгаа энэ өөрчлөлтүүдийг хэлж болно. Тэгэхээр энэ болгон дээр бид нар одоо ямар арга барилаар хийх вэ тийм ээ? Менежментийн ямар стратеги барих вэ? Ямар арга хэрэгслийг хэрэгжүүлэх вэ гэдэг маань өөрсдөө одоо тухайн одоо нөхцөл байдалтаас шалтгаалаад энэ менежментийн одоо аргуудыг хэрэглэнэ л гэсэн үг байна. Тэгэхээр тийм эрс өөрчлөлт хийх
одоо өөрчлөлт бол зүгээр өөрчлөлт гэхээс илүү одоо онлын хувьд ч гэсэн хувьсэл гэж тодорхойлоод байгаа юм тийм үү. Тэгэхээр хувьсэл гэхээр одоо дотор нь байгаа жишээ нь байгууллага маань одоо шинэ менежментийн баг ирээд эрс өөрчлөлтийг хийгээд тийм ээ бүр ингээ хувьсан өөрчлөгдөд зүгээр ч өөрчлөлт биш бүр ингээ хувьсан өөрчлөгдөхөд тэр дотор нь байгаа нэгж болсон эдис хүмүүс яаж дасан зогсох ёстой юм. Тэр хувьслаас одоо үүсэх нөлөө юу ямар байх вэ? За тэгэхээр нөгөө эрс өөрчлөлтийг хийх тийм ээ системийг өөрчлөх гэдэг бол маш одоо эрсдэлтэй одоо тэгтээ маш их үр дүнг авчирч болох үс ийм одоо сайжруулалтын арга байгаа. Инновацийн арга, технологийн арга гэж ярина тийм ээ. Тэгвэл энд бэлэн байхын тулд бид нар нөгөө дотоод жижиг сайжруулалт тэр одоо өөрчлөлтүүдийг бол удирдах чаддаг болсон байх буюу нөгөө байгууллагын соёл, байгууллагын одоо тэр суралцах тэр одоо хандлага бол бий болцсон байх хэрэгтэй юм байна. Тэгээд энэ соёл хандлага энэ одоо илүү бүтээмжтэй ийм байгууллагт бол тэр технологийн шинжилэл, үйл ажиллагааны шинжилэл, тэр эрс сайжруулалтыг хийхэд бол ямар нэгэн одоо эрсдэл үүсэх нь хүндрэл гарах ийм одоо боломжууд багасч өгдөг байна. Тэгэхээр бид нар өдөр тутамдаа сайжруулалтыг хийдэг одоо бүтээмжтэй байнга сайжруулалтад чиглэсэн ийм хандлагатай газар бол бид нар альва тэр технологийн болон үйл ажиллагааны энэ эрс өөрчлөлтийг хийхэд бол эрсдэл багтай л гэж үзэж болно. За тэгвэл тэрэнд одоо яг тэр байгууллагын удирдлага ажиллагсад одоо бүгдээрээ энийг зөв ойлгож тийм үү. За энэ өөрчлөлтийг л хийхгүй бол манайх цаашаа хөгжихгүй нэ гэдгийг одоо бүгдээрээ ойлгосны үндсэн дээр л одоо өөрчлөлт хийх байх гэж бодож байна. Тэгэхгүй хүний фактор, human factor бол хамгийн хүнд байдаг тийм. Хүмүүс нь ойлгохгүй бол ямар ч үйл ажиллагаа дэмжигддэггүй тийм үү. Тэгэхээр энд ер нь хүмүүсийн оролцоо тэр одоо өөрчлөлтөнд хүмүүсийн оролцоо одоо ямар үүрэгтэй вэ? Хүн нэг бүрийн тийм ээ. Тэгэхээр бид нар нөгөө байгууллагын өөрчлөлт буюу өөрчлөлтийн менежментийн тухай ярьж байна л да. Тэгэхээр энэ дээр бид нар одоо байгууллага яаж аль чиглэлд хаана ямар сайжруулалтыг хийх вэ? Тэрийгэ төлөвлөөд за тэрийгэ хэрэгжүүлээд хянаад сайжруулад ингээ менежментийн аргаар бол энэ сайжруулалтын ажлаа хийнэ. За энэ бол нөгөө механик ийм үйл ажиллагаа байгаа. Тэгвэл тухайн энэ сайжруулалтыг хийх одоо гол фактор маань болохоор хүн байдаг. Тэр өөрчлөлтийг авчрах, тэр сайжруулалтыг авчрах, хөгжил дэвшлиг авчрах хүн маань одоо хүн байдаг. Тэгэхээр бид нар тэр өөрчлөлтийг хийх хүнийг бэлтгэх нь маш чухал байдаг. Тэгэхээр хүн болгон маань тухайн системээ мэддэг. Тухайн систем дотор өөрийнхөө одоо үүрэг оройлыг мэддэг. Тухайн үүрэг оройлоо яаж хэрэгжүүлэх вэ гэдгээ аргаа мэддэг. Тийм ур чадвартай энэ зөв хандлагатай өөрчлөлтийн одоо хэв шинжтэй энэ одоо хүмүүсүүдийг байгууллагатай бий болгох чухал байдаг. Тэгэхээр өөрчлөлтийн менежментийн нэг гол зүйл маань болохоор нөгөө хүний хөгжил, соёлын асуудлыг бид нар өөрчлөлтийн менежментийн хажууд бол авч үзэх нь чухал байдаг. Тэгэхээр тэр байгууллага өөрчлөх одоо зөв эерэг тийм ээ одоо үр дүнд хүрэхийн тулд ямар ч ажилд тийм ээ хөшүүрөх хэрэгтэй шүү дээ. Эдийн засгийн одоо янз бүрийн урамшууллын эсвэл одоо оюун ухааны боловсролын тийм ээ. Тэгэхээр тэр одоо ямар хөшүүргүүдийн ажиллавал энэ өөрчлөлтийг зөв хийж чадах вэ? Тэгэхээр өөрчлөлтийн менежментийн гол чухал зүйл бол бид нар одоо аль талбар тийм ээ байгууллагыг одоо ямар түвшинд аваачих гэж байгаа юм бэ гэдэг зорилтууд маань тодорхой байх хэрэгтэй. Тэгэхээр байгууллагын эрхэм зорилго галсын хараа. За энд хүрэхийн тулд бид нар одоо ямар үйл ажиллагааг одоо хэрэгжүүлэх вэ гэдэг тэр одоо стратеги маань бас тодорхой байх хэрэгтэй. За үүн чиглэсэн одоо хилтэц нэгжийн маань зорилтууд маань тодорхой байх хэрэгтэй. За мөн хувь хүмүүсүүд маань энэ одоо байгууллагын зорилтод хүрэхэд миний хувь нэмэр, миний одоо үүрэг оролцоо, миний зорилго ямар байх хэрэгтэй юм бэ гэдгээ бас мэдсэн байх шаардлагатай. За нөгөө талаас бид нар энэ өөрчлөлтийг одоо бид нар авчирснаар ямар үр дүнг бий болох гэж байгаа юм. За энэ өөрчлөлтийг бид нар яаж хийх юм гэсэн энэ одоо бүх нөгөө мэдээлэл өгөгдөл энэ бүгд маань тодорхой байх хэрэгтэй. За дараагийн нэг гол хүчин зүйл маань бид нар энэ өөрчлөлтийг хэрэгжүүлж явах явцад гарч байгаа тэр үр дүнгуудыг тэр гарч байгаа одоо сайжруулалтуудыг одоо хэмждэг тэрэндээ хүрэхэд одоо ямар одоо төвшөнд явж гин гэдгээ тухай бүрт нь одоо хэмждэг энэ систем маань байх ёстой. За нөгөө талаас түрүүн бид хоёрын ярьсан тийм ээ хүний хүчин зүйл буюу соёлын хүчин зүйлийг бид нар орхигдуулахгүй хамтан авч явж явах ёстой маа. За тэгэхээр
За тасралтгүй сайжруулалтыг бол бид нэр ингээд байнга хийж байгаа тийм ээ, хүн болгон өөрөө ингээд өөрчлөлт. Тэгвэл бүр тэр далайттай өөрчлөлт буюу хувьсэл хийхэд яг за энэ ер нь нэг л өөрчлөхгүй бол болохоо байж дээ гэдэг түүнийг яаж мэдэх вэ? Одоо яг энэ байгууллага за эднийх ч өөрчлөлт хийхгүй бол явахгүй нэ гэдэг тэр шинж тэмдэг одоо яг юугаар илэрх вэ? За тэгэхээр бид нар энэ нөгөө сайжруулалтыг хийх ёстой, өөрчлөлтийг одоо байгууллагатаа авчрах ёстой гэдгийг тэр сенсийг авна гэдэг маань маш чухал байдаг. За тэгэхээр энэ хамгийн нэгдүгээрт бол тухайн байгууллага ийм бизнесийн боломжтой болсон буюу одоо буцаагаад хөрөнгө оруулах ийм боломж тухайн байгууллагт бий болсноор байгууллага маань энэ өөрчлөлтийг бол хийх ийм ажлыг эхлүүлдэг байгаа. Тэгэхээр нөгөө санхүүгийн боломжтой болсон, хүний нөөцийн боломжтой болсон, эсвэл тэр одоо өөрчлөлтийг одоо авчрах тэр одоо системийн талаар мэдлэгтэй болчихсон, ур чадвартай болсон энэ үед бол бид нар энэ өөрчлөлтийн менежментийг хэрэгжүүлэх боломжтой болно гэсэн. За нөгөө талаас одоо манай байгууллага үнэхээр одоо болохоо байлаа шүү ч юм уу тий. Эсвэл манай байгууллагын гүйцэтгэл үнэхээр одоо сэтгэл ханамжтай биш байна тийм ээ. Бидний одоо зорьсон төвшөнд хүрч болохгүй байна ч юм уу гэсэн энэ одоо өөрсдийн одоо тэр гүйцэтгэлийн талаар тэр одоо сөрөг одоо тэр үр дүн гарч болцсохгүй байдлыг мэдсэний үндсэн дээр бид нар энэ өөрчлөлтийг хэрэгжүүлэх энэ одоо эхний алхам маань хийгдэг байгаа. За мөн одоо өөрчлөлтийг яаж хийх вэ гэдэг тодорхой аргуудыг мэддэг болцсон тийм ээ. Энэ одоо менежмент удирдлагын зүгээс тэр одоо ур чадвартай энэ одоо удирдлага байх юм бол энэ өөрчлөлтийн менежментийг бол байнга хэрэгжүүлээд явах юм боломжтой болдог. Тэгэхээр одоо удирдлагын хувьд одоо шаардлагатай гэж үзээд тийм ээ мэдрэх тийм чадвартай удирдлагын тухай өөрөө ярьж байна. Тэгвэл ер нь яг тэр өөрчлөлтийг хийх за мэдэрчлээ. Манайх за ер нь л өөрчлөлт хэрэгтэй юм байна. Ямар нэгэн хувьсэл хийхгүй бол болохгүй нэ технологийн хувьд юм уу мэдэхгүй тийм ээ. Тийм тохиолдолд яг ямар үүднээс ямар ч юмд учир шалтгаан гэж байдаг штэ тий. Тэгэхээр тэр өөрчлөлтийг хийх шалтгаан нь яг юу байх вэ? Тэгэхээр ихэнх байгууллагууд дээр бол одоо тэр одоо манай гүйцэтгэл болохгүй байна. Биднэрт өөрчлөгдөх ийм боломж байна шүү гэдгээ олж харсан тэр газарт бол өөрчлөлийн менежментийг хэвчлээ хийдэг. За мөн нөгөө талаас одоо энд сайн туршлага байна. Эднийх ингээд сайн хийчихсэн байна. Ийм үр дүн гараад ингэж байгууллага маань нэрс өөрчлөгдсөн байна гэдгийг хараад тэнгэрээс одоо тухайн тэргуун туршлагыг өөртөө нэвтрүүлэх замаар энэ өөрчлөлтийн менежментийг хэрэгжүүлдэг. Ийм одоо хэв шинжтэй байх жишээтэй. Тэгэхээр түрүү ярьсанчлан энэ өөрчлөлтийг ерөөсөө гол одоо нөлөөлдөг хүчин зүйл бол нөгөө манлайлалын хүчин зүйл буюу удирдлагаас шалтгаалдаг. Удирдлага үнэхээр энэ арга барилыг өөрчлөх ёстой юм байна. Үнэхээр манайх менежментийн сайжруулалтыг хийх ёстой юм байна. Манад ийм боломжийг байна гэдгийг олж харсан тэр газар бол энэ өөрчлөлийн менежментийг бас амжилттай хэрэгжүүлэх боломж бий болдог. Тэгэхээр ямар ч юм одоо нэг бүтцтэй тийм ээ байгуулагч бүтцтэй үйл ажиллагаа одоо төсөлж бүтцтэй байдаг. Тэгэхээр энэ өөрчлөлтөнд одоо өөрчлөлтийн бүтэц гэж юм байна. Одоо төдийд эхлээд төдийд дуусна гэдэг ч юм уу тийм ээ. Тэгэхээр яг өөрчлөлийн менежмент гэдэг маань өөрөө тасралтгүй үйл ажиллагаа. Тэгээ нэгэнт одоо бүтээмж дэвшлүүлэхээр энэ өөрчлөлтийн менежмент буюу энэ одоо төлөвлөх хийх янах сайжруулах гэсэн энэ менежментийн аргаар өөрийн гүйцэтгэлээ сайжруулах тийм ээ байгууллагынхаа үйл ажиллагааг сайжруулахаар ингэж хэрэгжүүлж байгаа энэ үед бол бидэрт эхний түвшинд бол энэ төслийн одоо баг ажил нь тодорхой бүтэц зохион байгуулалтаагаар энэ одоо хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм байна. Тэгэхээр өөрчлөлтийн төслийн баг гэж хэллээ тий. Тэгэхээр тэр баг одоо ямар хүнээс гэдэг юм уу ямар одоо эд эсээс юунаас бүтэх вэ? Тэр өөрчлөлтийн баг нь. За тэгэхээр өөрчлөлтийн баг маань болохоор өөрчлөлтийн одоо удирдлагын баг маань байна. За удирдах зөвлөл маань байна. За тэгээд хэрэгжүүлэлтийн одоо багууд маань байна. За мөн анхан шатны одоо ажилчдаас одоо нөгөө ажлаа сайжруулах тухайн ажлын байран дээр сайжруулалтаа хийх ийм багуудаас бүрднэ. За ямар ч байсан манайх үнэхээр нэг өөрчлөлт хийхгүй бол болохгүй гэдгийг олж харлаа. Бас боломжийн гүйцэтгэх удирдлага дээр боломжийн сайн мэргэжилтнүүд хүрээд ирлээ. За бас ч өнгөрсөн жил нэлээд өөр ашигтай ажиллаад тийм ээ. Бас ч нэг шинэ инновацлог шийдэл хийгээд магадгүй технологийн одоо ахис дэвшлийг авчираад ингээм хийх боломж бүрдлээ. Тэгвэл энэ багаж томилчлаа. Ер нь эхлэхэд бэлэн. Тэгвэл яг юунаас эхлэх вэ?
За тэгэхээр бид нар энэ өөрчлөлтийн менежмент маань болохоор төлөвлөх хийх хянах сайжруулах гэсэн энэ одоо менежментийн чиглэлээр явна. Тэгэхээр бид нар эхний төвшөнд бол нөгөө төлөвлөлнө. За ингэхдээ бид нар одоо манай гүйцэтгэл ямар вэ? Манай эрхэм зорилго алсын хараа маань одоо яаж одоо томьёологдсон байна? Тэгэхээр энэ эрхэм зорилго алсын хараа маань одоо бидний одоо туйлын зорилго мөн үү биш үү, тийм ээ? Энэ дээрээ нөө дүн шинжилгээ хийх, сайжруулах, эсвэл одоо өөрчилж, томьёолж, тодорхойлох энэ үйл ажиллагаагаа хийнэ. За үүндээ хүрэх одоо хилтэс нэгж одоо ажлын байран дээр тавигдах гүйцэтгэлийн гол үзүүлэлтүүдээ гаргаж ирнэ. За тэгээд тэр зорилготой хүрэх одоо стратеги чиглэлүүдээ гаргаж ирнэ. За үүн дээрээ үндэслээд нөгөө сайжруулалтын ажлуудаа төлөвлөөд ингэж одоо эхний үе шатанд хийгдэх ажлууд маань. За тэгэхээр өөрчлөлтийг одоо жишээлбэл ялангуяа их олон хүнтэй байгууллага хийхэд одоо төвхтэй одоо бүгдээрээ ингээд яг тэр шинэ технологитой зэрэг суралцдаг ч юм уу, одоо нэг шинэ одоо тоног төхөөрөмж авчирхад суралцахад цаг авдаг ч юм уу, тий. Эсвэл бүгдээрээ үгүй энэ ямар хэрэгтэй юм бэ? Хийгээл болоо л байсан штэ гэдэг тэр сэтгэлгээнээс салах тэр их төвхтэй, тий. Тэгэхээр одоо тэр өөрчлөлтөнд бэлтгэхийн тулд хүнээ гэдэг ч юм уу яаж бэлтэх вэ? Тэгэхээр төлөвлөлтийн үе шатанд бидний хийх бас нэг гол зүйл маань болохоор нөгөө ур чадварыг бий болгох, нөгөө хүмүүсүүдийнхээ хандлагыг бий болгох, нөгөө өөрчлөлтөд бэлэн хүмүүсүүдээ бэлтгэх гэдэг маань байгууллагын байнга суралцах, тийм ээ, шин зүйлийг хүлээж авах, тэр соёл хандлагыг бий болгох энэ ажил маань бас төлөвлөлтийн үе шатанд маань хийгдэж байгаа бас нэг гол ажил. Тэгэхээр нөгөө хүмүүсүүд маань бэлэн болвол бид нар хичнээн сайхан төлөвлөгөөтэй, хичнээн сайхан зорилготой, хичнээн сайхан одоо эрхэм зорилготой байлаа гэд энэ одоо үйл ажиллагаа маань цаашаа явах боломжгүй. Тэгэхээр эхний үе шатанд бол бид нар энэ хүмүүсүүдэд маш олон сургалтыг хийн, тэр соёл хандлагыг бий болгох одоо идэвхжүүлэлтийн үйл ажиллагаануудыг маш өргөнөөр зохион байгуулна, хүмүүсүүдээ одоо багаар яаж ажиллах вэ, өөрчлөлтийн одоо тэр ажлууд төслүүдийг яаж одоо хэрэгжүүлэх вэ гэсэн энэ арга гаргачлалд суралцуулах замаар хүмүүсүүдийнхээ бас тэр суралцах арга барилыг одоо сайжруулна гэсэн үг байна. Тэгэхээр сая өөрөө чи ярианд гарлаа тэр өөрчлөлтийн баг дотор одоо өөрчлөлтийн удирдлагын багаас гадна удирдах зөвлөл маань байна гэж. Тэгэхээр удирдах зөвлөл гэж ингэж онцгойлон одоо хэлж байгаагийн одоо учир юу вэ? Тэгэхээр өөрчлөлтийн менежментийг хэрэгжүүлэх, амжилттай хэрэгжүүлэх одоо гол хүчин зүйл маань нөгөө манлайлалын хүчин зүйл гэдэг. Тэгэхээр өөрчлөлтийн менежмент маань амжилттай болох уугүй юу гэдэг нь 50% нь ерөөсөө манлайлалаас шалтгаалдаг. Тэгэхээр удирдах зөвлөл маань болохоор нөгөө эрхэм зорилго алсын хараагаа зөв тодорхойлох, за тэрэндээ чиглэсэн зорилгоотуудыг гаргахад нь одоо дэмжлэг үзүүлэх, нөөцийг хуваарлах энэ үйл ажиллагаануудыг болвол одоо хариуцж байгаа энэ гол одоо манлайлалын талбар маань болохоор энэ удирдах зөвлөлийн үйл ажиллагаа байна гэсэн үг байна. Тэгэхээр удирдлага нь одоо зөв ойлгож чиглүүлэхгүй л явахгүй гэж байна. Гэхдээ жишээлбэл одоо ялангуяа үйлдвэрлэл дээр шинэ одоо томоохон хэлбэрийн өөрчлөлт, тийм ээ, хувьсэл шинэ технологиг хэрэгжүүлэхэд яг тэрэнд одоо тусгайлан зөвхөн одоо түүнд чиглэсэн тийм одоо баг томилогдох уу? Тэгэхээр энэ дээр нөгөө өөрчлөлтийн менежментийг хэрэгжүүлэх нөгөө хэрэгжүүлэлтийн баг буюу өөрчлөлтийн менежментийн баг маань ажиллана гэсэн үг. Тэгэхээр энэ баг бол маш чухал. Тэгэхээр энэ багийн нөгөө итвэх санаачлагтай одоо мэдлэг ур чадвар энэ бүгдээс нөгөө өөрчлөлтийн менежментийн маань одоо амжилттай хэрэгжүүлэх тэр гарах үр дүнгууд маш шалтгаалж байдаг. Тэгэхээр энэ улсууд маань маш их хүчин чармайлт гаргана, одоо байнга одоо ур чадвараа дээшлүүлж одоо удирдлага ажилчдыг одоо холбож зөв мэдлэг мэдээлэлээр хангаж одоо ингэж ажиллах гол улсууд маань энэ өөрчлөлтийн менежментийн баг маань байна гэсэн үг. Тэгэхээр өөрчлөлтийг бид нэр одоо бүтээмжээ дээшлүүлэх гэж сайжрах гэж хийж байгаа, тийм ээ. Тэгэхээр одоо Монголын бүтээмжийн төвийн бүтээмжийн арга хэрэгслүүдээс гэдэг юм уу, Монголын бүтээмжийн төвийн үйл ажиллагааны чиглэлээс харахад одоо аль нэг байгууллага дээр хийж байгаа тэр өөрчлөлтийн баг маань өөртөө одоо энэ нөгөө сайжруулалтын арга хэрэгслүүдийг өөртөө мэддэг тийм хүмүүсээс бүрдсэн байх хэрэгтэй, тий. Тэгэхээр энэ өөрчлөлтийн менежментийн талаар хэрэгжүүлэхдээ тухайн өөрчлөлтийн одоо удирдлагын баг маань болохоор үндсэн арга хэрэгслүүдээ хэрэгжүүлэх замаар нөгөө тасралтгүй сайжруулалтын энэ талбарыг нь бол хангаж өгдөг юм байна. Тэгэхээр
өөрчлөлийн менежментийн баг маань болохоор тэр бүтээмжийн үндсэн арга хэрэгслүүдэд мэддэг байх тийм ээ. Тэрийг яаж хэрэгжүүлэх вэ гэдэг энэ арга гаргачлалд суралцсан байх шаардлагатай. Тухайн үед одоо тийм одоо ур чадвар хүчин чадал бас төвөгтэй байвал одоо Монголын бүтээмжийн төвөөс бас чиглүүлэг өгөөд энэ багтаа хамтарч ажиллаад энэ ур чадварыг бий болгох тал дээр бол бас дэмжлэг өгч ажилладаг байгаа. Тэгэхээр одоо бүтээмжийн арга хэрэгслүүдийг ашиглаад байгууллагынхаа одоо өөрчлөлтийг зөв удирдах. Тэгээ тэрэн дээр нь Монголын бүтээмжийн төвөөс одоо байгууллагуудтай хэрхэн хамтарч ажиллах вэ? Сая өөрөө нэг хэллээ тий. Одоо ингээд зөвлөгөө аваад чиглүүлэг авч болно гэж. Өөрөөр сургалт одоо эсвэл одоо менторшип буюу зөвлөх үйлчилгээ ер нь бүтээмжийг төвөөс ямар одоо тэгэхээр өөрчлөлтийн менежментийн талаар бол Монголын бүтээмжийн төв анх 2005 онд нөгөө Багнуурын уурхайд хөтөлбөрийг хэрэгжүүлсэн юм байна. Азийн бүтээмжийн байгууллагын цагур байгууллага гэдэг. Тэгэхээр энэ дээр бол манайх бас нэлээд өргөн хүрээнд байгууллагын хэмжээний өөрчлөлтийг авчрах энэ тал дээр бол зөвлөх үйлчилгээ үзүүлсэн. Энээс хойш бол дархны дулааны цахилгаан станц дээр бол өөрчлөлийн менежментийн бүтэн төслийг бол бас хэрэгжүүлсэн байгаа. Гихмичлэнгээр бид нар бол төслүүд дээр нь зөвлөгөө өгөөд ингээд хамтраад ажилладаг. За мөн өөрчлөлтийн менежментийн талаар сургалт зохион байгуулна. За менторшип байж болно. Гихмичлэнгээр одоо тухайн байгууллагын хэрэгцээ, ур чадвар ямар байна уу? Аль талбар дээр нь ямар одоо дэмжлэг хэрэгтэй байна уу гэдэг дээр нь дүн шинжилгээ хийх замаар одоо хамтарсан байдлаар эсвэл одоо сургалт байдлаар ингэж одоо хөтөлбөрт нь оролцоод дэмжлэг үзүүлээд ингэж явдаг ба. Тэгэхээр байгууллагууд ингээ бүтээмжийн мэрэгжилтэнтэй байгууллагууд ер нь ийм өөрчлөлтийг энэ төрхөл илүү ойлгомжтой сайн хэлбэр хийдэг тий. Тэгэхээр Азийн бүтээмжийн байгууллагад Монголын бүтээмжийн төвөөс одоо Азийн бүтээмжийн байгууллагын гишүүн улс орнуудад ингээд дадлага хийлгээд юм үзүүлээд одоо тий одоо илүү сайн туршлага судлуулад дадлагжуулаад ирсэн тэр хүмүүс байгууллага дээрээ өөрчлөлтийг авчрах нь одоо нэмэгдэх тийм боломжтой юу? Тийм. Тэгэхээр Монголын бүтээмжийн төвөөс одоо бэлтгэдэг бүтээмжийн мэрэгчлэлтүүд ерөнхийдөө сургалтанд суугаад тодорхой хэмжээний мэдлэг ур чадварыг бий болгочоод байгууллага дээр орж хараад ямар нэг хэмжээгээр бол энэ өөрчлөлтийн менежментийн одоо гол концепцүүдийг хэрэгжүүлээд байгууллага дээр өөрчлөлтийг бол байнга бий болгож чаддаг байна. Тэгэхээр энэ нөгөө бүтээмжийн мэрэгчлэлтнүүдээрээ дамжаад бид нар энэ байгууллагын сайжруулалтыг авчрах за Монгол улсад байгаа одоо аж ахуйн нэгж байгууллагуудын одоо өөрчлөлтийг авчрах энэ гол одоо ур чадваруудыг бид нар бол энэ бэлтгэж тэднэраараа дамжуулан энэ одоо байгууллагын одоо өрсөлдөх чадварыг дэвшлүүлэх энэ үйл ажиллагаанд нь бол дэмжлэг үзүүлээд явж байгаа. За тэгэхээр мэдээж хэрэг одоо өнөөдрийн нэвтрүүлгийн ихэнд бид нар ярьсан тий өөрчлөлтийг өөрөөсөө. Тэгэхээр юмыг яаж мэдхүү эргээд одоо та бүхэн байгууллагыг хараарай. Аль нэг хилцс тасаг дээр чинь ч юм уу одоо ер нь танай байгууллага за энэ ер нь өөрчлөлт хийхгүй бол ер нь явахгүй болж дээ гэсэн мэдрэмж төрж байвал түүнийг бодит ажил хэрэг болох үүднээс Монголын бүтээмжийн төвтэй бас хамтран ажиллах боломж нээлттэй тийм ээ. За ингээд бүгдд нь амжилт хүсье. Одоо бүгдээрээ зөв одоо тийшээгээ эерэг өөрчлөлтийг амьдралдаа авчирч байгууллагатай авчирч амжилтанд хүрэх байхаа гэж бодож байна. За тэгээд Батэлэг захирал баярлалаа. За баярлалаа. Тэгээд та бүхэн одоо өөрчлөлтөө амжилттай удирдах өөрчлөлийн менежментийг одоо үр дүнтэйгээр хэрэгжүүлж энэ одоо өрсөлдөх чадвар бүтээмжээ дэвшлүүлж ажиллаарай гэж өрөөё. За баярлалаа. Ингээд эрхэм сонсогч та бүхэн өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Удахгүй иргэн уулзъя.